1072 хувьцааны талаар та ер нь хэр мэдээлэлтэй байгаа вэ? Мэдээлэл ер нь бол байгаа шүү. Тэгээд хэвлэл мэдээлэл хэрэгслэр зөндөл мэдээлэл авсан. Ер нь авахаасаа илүүгээр хадгаламжиндаа хийх ч юм уу эсвэл арай өөр зүйл бүтээн байгуулалтанд оролцуулбал зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээд яг бэлэн мөнгөний урсгал авчгаар бас юмны үн дагаад өсдөг юм хандлага байдаг. Тийм учраас ер нь бол өөр зүйл зарцуулсан. Иргэдийн өөрсдийнх нь сайн сайхны төлөө ер нь бол өөрт нь хадгаламжинд нөхсөн дээр гэж бодож байна. Тэгэхдээ бас нөгөө бүтээн байгуулалтанд оролцуулна гэхээр нөгөө манай дээдлэгчүүд чинь өөрсдөө бас авчиад байдаг юм тал байдаг. Тэгээд ер нь бол иргэдэд өөрсдийнх нь дансанд нь байршуулад хугацаатай хадгаламж гэдэг юм уу боловсролт нь хүүхдүүдийн боловсролтод зарцуулсан л дээр байх гэж бодож байна. Бэлэн бол өгөөд тараагаад бол тийм зүйтэй зүйл биш байх гэж бодож байна да. Ногд лашиг буцааж авах нь бол одоо зөвөө бид нар одоо ингэ ногд лашиг хүртэх нь зөвөө гэсэн иргэд одоо энэ төв талбай баруун хаалга дээр гарын үсэг цуглуулж энэ талаар та хэр мэдээлэлтэй байгаа вэ? Авсан. Тэрийг бол авсан байгаа. Тэрийг бол дэмжиж байгаа. Гэхдээ яг утга нь одоо бас юу гэж яваад байгаа юм шууд бэлэн авах гэдэг нь үгүй байна уу гэдэг нь бас хоёр талтай л баг шиг байна. Тэгэхээр би бол хадгаламжинд одоо боловсролт зарцуулсан дээр байх гэж бодож байна. Эргэн үеийн хувьд. Нийт тийм айхтар мэдээлэл авах гэж зөвөр нөө зурагт моргтаар ч юм уу яг юунаар өсвөр насны хүмүүс яг 1072 хувьцаа тийм юм байдаг нэтрийг снийх мэдээлэл авахгүй зөвөр өөрсдөө нэг гизэхээсээ ч юм уу найз нөхдөсөө олж авсан мэдээлэл. Тэрэндээ л Эрдэнэс 5 толгойн хувьцаа ногд лашиг тараах ёстой. Тэгээд тараах хэсгүүн тараах ёстой байгаа хэрнээ тарахдахгүй байгаа гэсэн тийм мэдээлэл байгаа шүү дээ. Ер нь бол 2012 оноос хойш чи хэд оных вэ? 6 оных. За тэгвэл өөр төр чинь 1072 хувьцаа байгаа юм байна. 1072 хувьцаагаа ер нь ямар байдлаар буцааж авъя гэж бодож байна. Жишээ нь одоо боловсролтой хөрөнгө оруулалт юм уу, өөрсдийнхөө хадгаламжтай хэд юм уу, эсвэл шууд бэлэн мөнгөөр нь авмаар байна уу? Хэрэг авах боломж олдвол авах боломж олдох юм бол хадгаламжиндаа ихсүүл бэлэн мөнгөөр л авсан дэр. Угаасаа нэг бол хадгаламжиндаа хийгээд ирээдүйд хөрөнгө оруулна, бэлэн мөнгөөр авсан ч гэсэн ялгааг бол хадгаламжиндаа хийгээд ирээдүйд хөрөнгө оруулсан дээр болохоор тэгэл. Боловсролоо одоо цаагаараа одоо боловсролын санд одоо бид нарын боловсролыг дээшлүүлж өгөөч. Боловсролт одоо хөрөнгө оруулалт хийгээч гэдэг одоо хувьцаагч нь оруулнаа гэвэл чиний хувьд санал бол боловсролт хөрөнгө оруулнаа. Тэгэхээр нэг яг биднэрт бэлэн мөнгөөр нөхгүй тийм тэгнэс үгтэй. Тэгэхээр зэрэг надад бол нэлээд найдвар байсан гэж чинь уусаа яг боловсролт хөрөнгө оруулна гэдээ авчихлаар яг тэр ажил нь хүрхгүй л ах гэж бодож чинь би бол. Асаанаа. Таман. 1072 хувьцааны талаар ер нь та хэр мэдээлэлтэй байгаа вэ? Юу нь байдгийг. Тэгээд хулгай хийсэн хүн чи маань уучдаг юм чинь яхаа мэдээлэл гаргах. Ер нь 1072 хувьцаа таны өөр дөр чи ер нь хэдэн ширхэг хувьцаа байгааг та ер нь мэдэж байгаа юу? Өөр дөр чи 1072 хувьцаанаас хэдэн ширхэг хувьцаа байгааг ер нь мэдэж байгаа юу та? 1072 хэвээрээ л байгаа. Хэвээрээ байгаа. Окей. Та ер нь одоо энийг 1072 хувьцаагаа ногд ашгаа бэлэн мөнгөөр ч юм уу эсвэл одоо боловсролын санд өрөө хүмүүсттэй хандуулах эсвэл хадгаламжтай хийх хэрвээ ногд ашгаа авах боломж олдвол та ямар хэлбэрээр авах вэ? Боломж өгөх тэр чинь миний юм чинь эдгээр заавал миний юм чинь одоо тийм юм дээр хэрэглэн тэжээд өгнө өдөд өгнө гэж хоёр байхгүй шүү дээ. Хэрвээ өнгөлөө тэр 5 дахь тэр угаах үйлдвэр гэдэг байгуулна гэж байгаа бол яг хөө миний тэр 1072 хувьцааны энэ жилийн ногд ашиг надаас зөөлж авах гэлж. Миний имийг тэд нар ингэ дураараа авчих хэвчтэй юм уу? Апл би танихыг яах вэ? Энэ жил би зээл үйлдвэрэн барьчихаа тэгээд ашигтай болонгуудаа нөхөж өгье гэвэл би өгнө. Тийм л байна шүү дээ. За ойлгоо. Одоо эзэн бидний шүү дээ.